found the deal. Глобальное развитие становится все более неравномерным. Gathered at Cambridge. If there is former president, even Сайн байцгаана уу үзэгчдээ. Хөгжлийн семинар нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн манай дугаарт эрхэм хүндтэй зочин өргөдөө оролцож байгаа. Монгол Улсын ерөнхий сайд асан Дашин Бямсрангой маань хөгжил гэж юу хэлэх вэ сэдвээр магистрийн ангийн оюутнуудад маань лекц уншихаар хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр энэхүү завшааныг ашиглаад бид 21-р зуунд одоо хүн төрөлхтний үнд цэвсд гарч байгаа өөрчлөлтүүд, за үүнийг дагаад улс орнуудын хөгжлийн үзэл баримтлалд ямар одоо хандлага шинээр бий болж байна. За Монгол улсын төрийн бодлогын үндэс болсон үзэл баримтлал ямар байх юм бэ гэдэгт Бямсрангойхаа үзэл бодлыг сонсно хэмээн хүлээж байна. За ингээд нэвтрүүлгээ эхлэе. Би одоо ингээд бурхан болсон нэг том улс төрчийн үгийг татъя гэж бодож байна. Английн ерөнхий сайд байсан Маргарет Тэтчер 1993 онд Оксфордын их сургуульд лекц уншихдаа ардчлал чөлөөт эдийн засаг бол хөгжлийн зайлшгүй угтур нөхцөл мөн. Гэхдээ энэ бол хангалттай нөхцөл биш гэж хэлсэн байдаг. Монгол орон ардчлалын тогтолцоо чөлөөт эдийн засгийн харилцаанд шилжснээс хойш 20 гаруй жилийг тууллаа. Монголчууд бид одоо хүртэл хөгжлийн дэвшлийн замаа ирсээр л байна. Заримдаа бид нар эдийн засгийн нэлээд өндөр өсөлт гараад ирэхдээ зэрэг төр засаг маань улс төрийн хүчнүүд бид өсрөмгүй хөгжлийн замд орлоо гэдэл тунхаглах юм. Гэтэл дараа нөгөөх нь гэнт талгуулчихтай зэрэг л хямрал эхэллээ гэдэл зарлах юм. Тэгэхээр бид хөгжиж байна уу, яаж байна гэдэг асуудал бас их эдрээтэй байгаа нь илэрхийлдэг. За саяхан 2 жилийн өмнө манай орны эдийн засгийн өсөлт 17% хүрээд дэлхийд 1-р байранд орж байсан. Гэтэл энэ жил одоо 10% хүртэл уурж байх жишээтэй. Тэгэхээр энэ асуудалд хөгжлийн хондлын талаас яаж хандах вэ? Тэгэхээр миний бодоход энд хөгжил гэдэг ойлголтыг зөв авч үзэх хэрэгтэй. Бид нар хөгжлийг зөвхөн эдийн засгийн өсөлтөөр хэмжиж болохгүй юм байна. Хөгжил гэж чухам юу юм бэ? Энэ бол гүн ухааны асуудал. 1948 онд одоо та бүхэн ороо дээр сүтэж явдаг кибернетикийн шинжил ухааныг үндэслэгч Америкийн нэр дэвтэмтэн Норберт Винер нийгэм ба кибернетик гэдэг номоо бичгтээ хөгжилтэй улс орнууд бол энтропийн их далай дотор байгаа жижиг арлууд юм а гэж бичсэн байдаг. Манай дэлхий эрчим хүчний хувьд хэдийгээр нарнаас эрчим авч сансрын удамд дулааны энергийг түгээж энтропод засдаг ч гэсэн биетийн хувьд энэ бол хаагдсан систем. Эрчмийн солилцооны хувьд бол бараг тэнцвэртэй байдалд оршдог. Ийм учраас энд хөгжил дэвшилт хүргэх чөлөөт эрчим тун бага л да. Тэгэхээр энэ их том эрдэмтний хэлсэн үгийг бодоход энэ хөгжил гэдэг маань энтропитой холбоотой асуудал байх нэ философийн хувьд. Дашин Бямсрангой.
Эдийн засгийн ухааны доктор бөгөөд статистикийн хороо, улсын үнийн хороо, үн стандартын улсын хороо, авто тээврийн барилга угсралтын засварын интерес, шинжлэх ухаан техникийн улсын хорооны харьяа эрдэм шинжилгээний төвд тус тус ажиллаж байв. 1989 онд сайд нарын зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд 1990 оны ардчилсан сонгуулийн дараа 9-р сарын 10-нд бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газрын сүүлчийн ерөнхий сайдаар томилогдсон. Монгол орон социализмаас зах зээлийн эдийн засагт шилжих хамгийн эгзэгтэй хүнд нөхцөлд тэрээр олон намын эвслийн засгийн газрыг эмхлэн толгойлж байв. Дашин Бямстүр нь Монгол улсын удирдлагын академи ба Хангуул дээд сургуульд багшаар Монголын хөгжлийн сангийн ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Авах хүнд нэг үгч эрдэнэ, орхих хүнд мянган сургаалч улиг. Энтропик голцоонд эсвсгээр тэмдэгдэг физикт. Энэ бол тухайн биетийн дулаан түүнийг туйлын температурт нь хуваасантай энэ утгыг илэрхийлдэг л дээ. Физик утгаараа. Тэгэхээр энэ юу гэсэн яагаад энэ энтроп гэдэг үгийг даваад ийм утгаараа авч хэрэглэж байна вэ гэхэд энэ бол маш их суур үзүүлд. Жишээлбэл та бүхэн айлгэрийн гал төлдөг айлгэрт амьдарч үзсэн бол цементийн зургаар хийсэн пишэнд хичнээн гал төлөд халдаггүй шүү дээ. Өөрөөр тэрний дулаан багтаамж бол асар их. Температурын өөрчлөлт байхгүй дулаанаа аваад байдаг тэгээд тэр чинь хадаж өгдөг байх жишээтэй. Нэг талаас. Гэтэл 1870 онд нэрт физикч Бергсон энтропиг магадлалаар тодорхойлсон. Тэ энтропи гэдэг бол хэрэг бидний юун дээр авч байгаа бол Тэгс. Өөрөөр хэлбэл X үзэгдлийн илэрх магадлал нь P гэж үзэхэд тэрний логарифмоор хэмжсэн утга бол энтропиг илэрхийлнэ гэж. Энэ хоёр физикийн энэ утга магадлалын ондын энэ илэрхийлэл хоёр бол үндэ ижил утгатай юм л да. Яагаад ингэж энэ хоёрыг ингэж холбож авч үзэх ёстой вэ гэвэл манай дэлхий бол үндсэндээ харьцангуй бие даасан систем. Харьцангуй бие даасан систем. Энэ рүү гаднаас нь нарны эрчим ч юм уу, сансрын цацраг янз бүрийн хэлбэрээр ингээд энэ рүү орж ирж байдаг. Мөн энэ хэмжээгээр энийг нэмэх тэмдэгтэй гэж. Гадагшаага дэлхий өөрөө хас тэмдэгтэй дээлтээс гадагш нь цацж байдаг. Энэ хоёрын нийлбэрийг зүгээр л дэс гэж. Дэс гадаад. Гэтэл энэ дэлхий дээр үргэлж хөдөлгөөн өрнөж, амьдрал өрнөж үйл явдал болж байдаг. Энэ дэлхий дотроо өөрөө дотоод за би нэг дотоод гэдэг юм. Дотор энтропи үйлдвэрлэж байдаг. Тэгэхээр энэ гаднаас авж байгаа энтропи, гадагш нь цацж байгаа энтропийн ялгуур дэс гадаад дотроо үйлдвэрлэж байгаа энтроп энэ хоёрын ялгаад бүх асуудлыг шийднэ. Та бүхэн эрчим хадгалах хуулийг сайн мэднэ. Термодинамикийн 2 дугаар хуулиар аливаа хөдөлгөөнийг үүсгэх, түүний дотор хөгжлийг үүсгэх шаардлагадах хэрэгцээтэй чөлөө эрчим нь нийт эрчмээсээ дунджаар авч илдэ нэг температурыг эсрэг үзүүлсэнтэй тэнцүү байдаг. Температурыг энтропоор нь үржүүлсэнтэй тэнцүү байдаг. Тэгэхээр энтропи хэрв буурч байвал
энэ чөлөөт эрчим нэмэгдэнэ. Ягаад гэвэл нийт эрчим бол өөрчлөгдөхгүй шүү дээ. Энерги хадгалагдах үйл гэж бай тээ. Тэр утгаараа хэрв энтропи өсөж байвал чөлөөт эрчим улам буураад хөгжил хөдөлгөөнч улам доошлж байна гэсэн. За энийг би яагаад ингэж физик математикийн асуудлууд холж яриад байна вэ гэхээр энэ философийн асуудал. Хөгжил гэдэг бол бидний өнөөдөр яриад байгаа 5 толгой нүүрсээ ухаад гадагш нь гаргаад их мөнгө олгох асуудал биш ээ. Өнөөдөр боловсрол муутай хүн байгалийн баялагаас $1000 кармалаад гадаад хэсгийн нэр биш ээ. Хөгжил гэдэг бол цэгцэрх хөдөлгөөн, төгөлдрж хөдөлгөөн. Тухайн нийгэм бүтцийн хувьд шат ахиж төгөлдрж байвал тэр бол хөгжил. Энэ бол философийн утгаараа. Юуг алдаж байж олж авснаар нь амжилтаа хэмж. Тэгэхээр хөгжлийн тухай ойлголтыг бид нар ингээд энтропитой холбоод аваад үзэхэд энтропи гэдгийг бол математик утгаар нь хэлэх юм бол энэ тодорхойгүй тоо хэмжээ гэж хэлдэг. Тодорхойгүй тоо хэмжээ. Энэ энтропийн урд талд нь эсрэг хасагдмтай бид нар авах юм бол энэнийг латинаар бол информатио. Би нэг яагаад латинаар эхлээд хэлж байна гэхдээ зэрэг та бүхэн англи хэлний боловсролтой information гэж англи үгүй. Энийг монголчууд нөгөө хар ярианы хэлтэй кибернетикийн ойлгодгүй байхдаа мэдээлэл гэдээ орчуулж гисэн. Энэ бол мэдээлэл биш. Информатио гэдэг ойлголт бол латин утгаараа энэ бол товчоолол, тохиолол гэсэн үг. Яг зөв утгаар нь монголоор орчуулсан бол онч тохио гэж орчуулвал энэ онож очно. Бид нэг одоо информац гэдэг бол информацийн захаа би чамд бичихлээ зэрэг информац бол мэдээлэлтэй. Тэрнээс өөр юм энэ бол. Тэгэхээр энтропи багасгана гэдэг хөгжлийн замдаар гарч байгаа системүүд бол өөрийнхөө онц тохионы санг өргөжүүлнэ гэсэн үг. Тэгвэл энэ дэлхий бүхэлдээ энэ дэлхийд оршин тогтны улс гүрнүүд чухам ямар онц тохионы санг ашигладаг юм бэ? Энэ бол энэ бидний ажиглаж байгаа бүх үзэгдлийн зэрэг эренбийг тогтоох нэг шалгуур болно. 1984 онд тэр үеийн зөвлөлтийн нэрээр тэмтэн энэ бол олон улс их нэртэй хүн кибернетикч Никит Николаевич Моисеев гэдэг хүн хөгжлийн алгоритм гэдэг ном бичсэн. Тэр номонд дэлхийн анх үүсгээс эхлээд одоо хүртэл онц тохионы 3 сан бүрдүүлжээ гэж. 3 сан. Нэгдүгээр сан юу гэхтэй зэрэг энэ бол үтсээ хадгалахын онц тохио. Одоо жишээлбэл та бидний ингээд автогажтай адилхан дөрвөн учрын үхтээр бидний ДНК ромогт байдаг. ДНК ромогтын тэний ингээд нэг 3-3-аар ингээд салдаг. Тэний байх юм бол нөгөө талд нь тэмийн л байна. Энд нь гуанин байх юм бол цитозин л байна. Энд нь цитозин байх юм бол энд нь гуанин л байна. Ингээд энэ бол нэг терапиад болоод нэг удмын код болох жишээ. Хорвоо ертөнц үүсгэхээс эхлээд энэ тохионы онц тохионы санг ашиглаж энэ хорвоогийн биетүүд тогтсон. Одоо наран дээр цаг минут тутам алгасахгүйгээр цөмийн урвал явж байна. Энэний үр дүнд ус төрөгч шатаад эргээд гээлэл үүсдэг. Ус төрөгчөөс гэх мэтлэн. Энэ нэгдүгээр онц тохионы сангаар бидний ажиглаж байгаа энэ хорвоогийн биетүүд, энэ галактууд, ертөнцүүд энэ үссэн. Хоёр дахь онц тохионы сан. Энэ бол дасан зохицохын онц тохионы сан. Дасан зохицохын онц тохионы сан гэдэг бол юу гэхтэй зэрэг аливаа нэгэн систем за би нэг зүгээр эсгээд энтропиогоос өөр шүү зүгээр ерөнхий ойлголт. X нөлөөнд дор байгаа гадны орчны Y үр дагаварт хүрч байхад S энэ үр дагавараас хамаарахгүйгээр өөрийгөө нөхөн сэргээхгөө бид бүтцийн онц тохионы сан гэж ихнийх хэлж байгаа.
Гэтэл энэ маань хэрв энэ нэгдүгээр онц тохиолсон энэ үр дүнгийн өгсөн нормтой харьцуулаад ингээд хэрв гадныхаа орчны нөлөөнд өөрөө үйлчилж байгаа бол бид нэр энийг дасан зохицох онц тохиолсон гэж хэлнэ. Жишээлх юм бол та бүхэн ингээд гэрт халуун болоод ирэхдээ хаалгаа юм уу салхивчаан гойлгочих төсөрөн болгодог хүйтэн болоод ирэхдээ зэрэг хаалгаа хаагаад салхивчаа галаад үлчих жишээтэй тий. Гэтэл энэ дасан зохицох онц тохиолсон гэдэг бол энэ дэлхий дээр амьдрал үүсгээс эхэлж бий болсон. Амьд бүхэн орчиндоо дасан зохицож дүүндээ хувирж одоогийн бидний ажиглаж байгаа шин мандлын төрөл зүйлийн баялаг үүссэн. Энэ дотроос хүн гэдэг юмтан үүссэн. Энэ онцлог нь юу гэхэд энэ онц тохиолны 3 дахь санг. 3 дахь санг авч байна. Тэгэхээр энэ 3 дахь сан гэдэг маань юу гэсэн үг вэ зэрэг? За би энэ пиратын юугаар биччихье. Тэгсэн маягаар. Үйл явдлын зүй тогтлыг таньсны үндсэн дээр төрүүлэх нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл програмчлалдлах гэж бид нар ярьдаг тэрнийг. Ухамсарчлалдлах. За жишээлбэл бид нар ингээд 9-10 сард өвөл болно гэдгийг бүгдээрээ мэдж байгаа болохоор хүмүүс хаврын цаг, зуны цагтууд улаан хувцас бэлдээд авдаг, малчид өвс тижэл бэлдээд авдаг. Энэ 3 дахь онц тохиолны сан бол хүний оюун ухаанд байгалийн зүй тогтлыг хуулбарласан тэрл тохиолны сан байдаг. Өөрөөр хүний бидний мэдлэг, оюун ухаан гэж байгаа маань байгалийн жам, хууль, зүй тогтлыг бид нар тархиндаа хуулж авлаа гэсэн. Өөрөөр хэлбэл Илья Пригожины хэлдгээр шинжлэх ухааны мэдлэг гэдэг бол хүн байгаль хоёрын хоорондын харилцсан яриа юм аа. Яриа. Энэ утгаараа. За ингэж авч үзэх юм бол одоо бидний яриад байгаа энэ термодинамикийн 2 дугаар хуулийг үндэслээд ярьж байгаа. Энэ чөлөө төрчим гэдэг маань энэ энтропиг багасхтай холбоотой юм бол нөгөө талаас нь бидний яриад байгаа энэ онц тохиолны санг нэмэгтэй холбоотой байж таар. Тэ. Зөвхөн үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл юу гэхтэй зэрэг энийг сая миний хэлдэг хүний оюун ухаан бол байгалийн хууль жамын хуулбар юм а гэдэг тэр утгаар нь авч үзэх юм бол хөгжил гэдэг бол энэ энтропиг багасгаж чөлөөт хөдөлгөөн үүсгэх энэ чадвар маань хөгжил гэдэг бол эрдэм оюуныг ашиглаж бүтээх тухай асуудал. Та бүхэн ингээд одоо хөгжлийн тухай бодоод үз. Их мах иддэг хүн хөгжилтэй хүн үгүй биш. Их унтдаг хүн хөгжилтэй хүн үгүй биш. Хөгжил гэж бид юу хэлээд байна гэхэд бидний ашиглаж байгаа энэ мэдээлэл технологийн бүтээгдэхүүн. Энэ дээгүүр нисэж яваа онгоц, пуужин, тэгээд бидний энэ хэрэглэж байгаа химийн янз бүрийн бүтээгдэхүүн баялаг. Ийм болохоор хөгжил гэдэг бол оюун ухааны чадвараар бүтээх чанар юм аа. Бүхний тэргуунд явах нууц бол төрүүлж эхлэх явдал юм. Хөгжил дэлхийн улс орнуудад өөрөө ирдэггүй. Түрүүн тээчрийн хэсгийн би хэллээ. Арчлал чөлөө дэдийн засаг гэдэг бол зайлшгүй нөхцөл. Энэ гүйгээр хөгжлийн тухай ярьж болохгүй. Агтл хангалттай биш. Хангалттай нөхцөл нь хүний оюун ухаанаа хөгжүүлэх тэр чадвар. Өнөөдрийн дэлхийн ертөнцийн мэдээж хөгжилтэй буураа олон янзын улс гүрнүүдээс бүрддэг. Дэлхийн амьдрал өнөнгө айцмаг бүгдийг нь харуулдаг. Гэхдээ хөгжлийн тухай ойлголт бас цаг хугацааны ойлголт гэдгийг бид нэр одоогийн байдлаас харж болно.
Одоогийн хүн төрөлхтөн бол дэлхийсээ сансарцуулсан. Хүний оюун ухаан гүйцэтгэх хурдаар тоо бодож чаддаг, мэдээлэл дамжуулж чаддаг. Хүний хүч хөрөхгүй хүнд хүчээр ажлыг машин техникээр гүйцэтгэдэг энэ хүн төрөлхтөн. Гэтэл одоогийн хүн төрөлхтөн асар их хүнд сорилттой тулгарлаа. Одоогийн хүн төрөлхтний ихэнх хэсэг нь бидний хэлдгээр Европын соёл иргэншил буюу техникийн соёл иргэншлийн орчинд амьдарч байна. Монголчууд ч гэсэн энэ зах зах руу ороод бид нар явж байна. Гэтэл бид нар энэ зам маань мухар болчихлоо гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоогийн байдлаа бид нар аваад 20 дугаар зууныг аваад үзье. Ухаанд хүн үлсээд 300 мянган жил боллоо гэхэд зөвхөн 20 дугаар зуунд л дэлхийн дайн гэдэг үзэгдэл 2 дахин гарсан. 60 сая хүн амнаас үргэлжлээ. Энэ хооронд хүйтэн дайн гэж гарлаа. Энэ хооронд янз бүрийн зэвсэг үйлдвэрлэж үзлээ. Хүн төрөлхтөн чухам юу болов? Яагаад ийм ууртай болчих вэ гэдэг асуудал гарна. Нэгтлээ. Хүн төрөхөөсөө эхлээд техникийн соёл иргэншлийн орчинд амьдарч байгаа хүн инженерийн орон зайд насаа бардаг. Төрөхдөөч бид нар дөрвөлжин орон дээр төрдөг, дөрвөлжин үлгөөтэй төрдөг, дөрвөлжин дэргэн дотор явдаг, дөрвөлжин ширээнаар цуусаар байгаа, дөрвөлжин телевизээр үзсээр байгаа тэгэл насыг бардаг шүү дээ. Хүн гэж амтан өөрөө байгадаасаа тасраад бид нар зүм бэлгийн мэдрэмжээ алдаад уг нь хүн 6 төрлийн мэдрэмжтэй байсан. Одоо 5хан нь үлдэж байгаа. Хүн сэтгэхгүй их дарамтанд оржээ. Энэ бол одоогийн хүн төрөлхтөнд учирч байгаа нэг том зовлон. Нөгөөх нь байгаль дэлхийн маань биднийг даахаа байх нэ. Одоо дэлхийн хүн 7-8 тэрбум хүрж явна. Та бүхэн сүүлийн үеийн цаг агаарын өөрчлөлтгээд өдөр тутам сонсч л байгаа. Дэлхийн дулаард бүлээрэлд, озоны давхаргын цооролд, дэлхийн хүрэн бүрхөвч, байгалийн гамшиг, янз бүрийн үзэгдэл. Энэ юуг харуулж байна яг бол бид нар дэлхий дээрээ дэндүү их энтроп үйлдвэрлэж дээ гэдгийг харж байна. Венер хөгжилтэй бүс орн улс орн гэдэг бол энтропийн их далай дундх жижиг арлууд гэж хэлэхдээ тун зөв хэлсэн байна. Тэр жижиг голомтуудаар хөгжил үүсэж байхад дэлхийд даяар энтропийг тэрнээс илүү гаргаж хайж байж. Английн Нобелийн шагналт физикч Стив Хокинг гэдэг та бүхэн мэдэх байх. Тэр хүн цаг хугацааны товч түүх номонд бичсэн байдаг. Хүн төрөлхтөн 1 грамм алтыг газрын хөрснөөс олборлоход түүний үүсгэх энтроп нь алтны төрүүлэх сэгсэр хөдөлгөөнөөс 10,000 дахин их байдаг. Өөрөөр хэлбэл алт тухаж байгаа үндэстэн угс атом бол өөртөө мөнгө олоод тэргээр амьдралаа сайхан байшин барилга бариад сэгсэр хөдөлгөөн үүсгэн нэг тал нь. Гэтэл нөгөө талд нь амьдралд нь нурж суурьхэм тэрнээс 10,000 дахин их байдаг гэж. Тэгэхээр хүн төрөлхтний ийм байдалтай учирч байна. 1976 онд Америкийн эрдэмтэн Джон Форстер дэлхийн динамик гэдэг алдарцаагаар анхан дүүрсэн. Тэр хүн энэ загвараа дүүрвэхдээ 21-р зууны эхний 20-30 жил хүн төрөлхтний түүхэнд бүх хямрал давхцнаа. Байгалийн, эдийн засгийн, нийгмийн, улс төрийн, цэрэг дайны, гүрний, демографийн бүх хямралууд давхцах юм байна гэсэн ийм тооцоо хийсэн байна. Сүүлд нь 1990-ад оны сүүл үед Оросын 30 гаруй эрдэмтэн академичид энэ загварыг шалгаад гарцаагүй юм байна гэж нотлсон байдаг. Өнөөдөр бид дэлхий яаж хямарч байгааг харж байна. Энд ч Чернобыль, тэнд ч Фукусима, өнөөдөр тэгээд Техасын дэлбэрэлтгээл, энд ч үер, тэнд ч сүйрэл. Тэгээд дулаард бүлээрэлтгээд янз бүр юм гарч ирсэн. Тэгэхээр энэ бүхэн бол хүн төрөлхтний
хөгжлийн үзэл баримтлалаа өөрчлөхийг шаардаж байгаа шаардлага. Хүн төрөлхтөн үзэл баримтлалаа яаж өөрчлөх вэ? 1924 онд тэр үеийн Оросын залуу эрдэмтэн сүүлд нь академич дэлхийн нэртэй эрдэмтэн болсон Вернадский шинэ онол дэвшүүлсэн юм. Тэр бол орчин үеийн дэлхий геохими юм уу, биологийн процессор хөтлөгдөхөв болжээ. Орчин үеийн дэлхийн хувьсэл энэ бүхнээс дутуугүй хүний оюун ухаан гэдэг хүчин зүйлж олоодогдож байна. Хүн төрөлхтний оюун ухаан дэлхийг суйруулж болох юм. Гэхдээ хүн энэ дэлхий, энэ хорвоогон хөгжил хувьслын бүтээгдэхүүн болохоор өөрөө дэлхийг аварнаа. Хүн төрөлхтөн оюун ухааныхаа хүчээр байгаль орчинтойгоо цуг хөгжих тэр соёл иргэншлийн эрен ирнэ гэж. Энийг 1930 онд бичсэн биосферийн тухай номонд бүр тодтогч онолоо дэвшүүлсэн байдаг. Энэ онолыг ноосферийн онол гэж хэлдэг. Оюун мандлын соёл иргэншлийн онол гэж хэлдэг. За сүүлд нь Францын нэр төрөмтөн гүн ухаантан Тайр де Шардин энэнийг бас дэмжиж оюун мандлын соёл иргэншлийн тухай философийн бүтээл дууруулж байсан байдаг. Тэгэхээр оюун мандлын соёл иргэншил гэж юу юм бэ? Энэ бол хүн байгаль орчиндөө харьцлах биш. Тэрнийг ноёлох биш. Байгальтайгаа цуг хөгжих. Энэ л ирээдүйн тухай асуудал. Монголчууд ч гэсэн бид нар одоо Улаанбаатартай Монголын хүн амын талаас илүү хувийн амьдарч байна. Өдөр хүн хортуудаа залгиж байна. Хөдөө нутагта тоос шороонд бид нар дарагдж байна. Уул усаа ширгээж байна. Энэ хүн бол байгаль орчинтойгоо буруу харьцаж, буруу замаар явсны нэг шинжилгээ. Энэ бүхнээ өөрчлөх чинь эргээд энэ оюун мандлын соёл иргэншлийн рүү шилжих хөгжлийн илэрлэл болох болно. Хүмүүс энэний холын зүйл гэж боддог. Гэхдээ 1992 оны 6 сард Бразилийн нийслэл Рио де Жанейрод дэлхийн анхны дээд хэмжээний уулзалт болсон юм. Тэр уулзалт Монголоос би өөр оролцсон. 180 орны төр засгийн тэргүүнүүд цуглаад хүн төрөлхтний 21-р зууны хөтөлбөр гэдгийг баталсан. Ирогон тунхаг гэдгийг баталсан. Одоо хүн төрөлхтний хөгжлийн тухай ойлголт тэр баримт бичиг тулгуурж явдаг. Тэр бол зүгээр нэг хурлын баримт бичиг биш ээ. 1977 онд нэгдсэн үндэсний байгууллагын дэргэд тэр үеийн дэлхийн нэр эрдэмтэн улс төрж оролцуулсан групп байгуулагдаж ажиллаж эхэлсэн. Энийг тухайн үед ногооны группч гэдэг байсан. Энэ группыг Норвегийн ерөнхий сайд Гүрөө Харлан Брунтланд толгойж байсан. Японы гадаад яамны сайд байсан нэрт улс төрч Окитаго орж байсан. Оросын нэрт академич Ковтун орж байсан. Энэ хүмүүсийн 10 гаруй жил хийсэн, 15 жил хийсэн судалгааны үндсэн дээр хүн төрөлхтний одоогийн амьдралыг өөрчлөх ёстой юм байна. Хөгжил гэдэг бол техникийн хүч чадлаар байгалыг дээрхтэй биш ээ. Их баялаг ухаж баяжихтай биш ээ. Хөгжил гэдэг бол 3 шалгуураар хэмжигдэнэ. Нэгдүгээрт нь хүний хөгжил. Хоёрдугаарт нь хүний амьдралын чанар. Гуравдугаарт нь хүний амьдралын орчны чанар. Ирогон тунхагт тэр 21-р зууны мөрийн хөтөлбөр заахтаа аль нэг улс үндэстэн үр дагаврыг нь урьдчилан харах боломжгүй байсан гэдгээр байгаль орчинд хохирол учруулвал түүнийг урьдчилан харах боломжгүй байсан гэж сагаатгаж болохгүй гэж хариуцлагагүй л байна гэж ингэж заасан. Тэгэхээр одоо хүн төрөлхтний энэ замаар явж байна. Хамгийн түрүүн ядуу зүдүү байдлаа гэтлэх. Өөрийнхөө орчин нөхцөлд дааж амьдрах тэр замаа сонгох ёстой. Бид нар зэрлэг амьтдын тухай ярихдаа экологийн хонгод гэж ярьдаг. Шоно гэхэд хөдөөхээр газар амьдраад амьтан барьж иддэг. Загас усандаа амьдардаг. Шувуу тэнгэртээ нисэж
газар дээр үрлэж амьдардаг. Улс гүрэн ч гэсэн ялгаагүй. Хятад улс ихэд нэг өөр орчин нөхцөлтэй, нэг өөр байгальтай, халуун дулаан бүсд оршдог. А Монгол гэх юм бол зэрөнхүйтэн бүсд оршдог, эрсдэл суур амьсгалтай, их газрын гүнд, далайн эргээс хол гэд байгаль газар зүйн хүчин зүйлүүд байна. А түүнээс соёл түүхийн орчин нөхцөл байна. Түүнээс гадна улс төрийн хүрээлэл орчин нөхцөл гэж байна. Эдийн засаг зах зээлийн орчин нөхцөл гэж байна. Улс хүнд харилцсан адилгүй. Хөгжлийн замдаар гарах улс үндэстэн өөрийнхөө экологийн хонглыг таних хэрэгтэй. Энэ бол өөрийгөө танина гэсэн үг. Энэ үүндээ зогтсон, энэ үүндээ нэхэ үерэг сөрөг нөлөөг аль альны таньсан тийм замаар явах юм бол энийг тэр 21-р зууны хөтөлбөр дурдсан, тэр Ерөөгийн тунхагд дурдсан даацтай хөгжлийн зам гэж хэлдэг. Манайхан тогтвортой хөгжил гэж яриад байдаг. Энэ бол уг нь англиар ярих юм бол stable гэдэг бол тогтвортой гэсэн үг. Sustain гэдэг бол даах, төвчих гэсэн үг. Тэр утгаар даацтай. Манайхан Орос үгнээс нь устойчивый гэдгийг нь орчуулад тогтвортой гэж орчуулад юу гэж ойлгодог вэ зэрэг ингээд координат цаг хугацааны координат байхад ерөөсөө буурахгүйгээр ингээд өсөд байх. Тэгээ сая нэг жил 17% өсчиход тэрнийг дахиад 17% өсгсөнгүй байгаа засгаа муудаад энэ тэр толгойгоо зөхиод байх жишээд тэр нь 17% өсгөх ёстой байх л да. Гэтэл энэ чи хөгжил биш шүү дээ. Орчныхоо нөлөөг дааж төвчиж түүндээ зогсох энэ хөгжлийг даацтай хөгжил гэж хэлж байна. Даацтай хөгжил гэдэг дөрөв миний хэлдэг 3 элементээс л бүрдэнэ. Information of Глобальное развитие становится все более неравномерным. gathered at Cambridge. If there is former president, even if За хөгжилийн замд гарахын тулд яах хэрэгтэй вэ гэдэг асуулт. Монгол одоо яах юм гэж та бүхэн асууна. Би түрүүн хэлээ хөгжлийн ганцхан төлхүүр нь энэ онц төхөөнөө гурвдагцсан. Эрдэм оюун. Эрдэм оюуныг бүтээх чадвар болгох хэрэгтэй. Бид нар өөрсдөө ухаантай тэнэг гэж ярьдаг л да. Гэтэл ухаантай гэж юу хэлээд байна гэдгийг бид нар ойлгохгүй. Хүний ухаан гэдэг нь нэг төрлийн зүйл биш. Маш их бүтцдэг. Дор хаяа 5 төрлийн ухаан байна гэж ярьдаг. За бид нар ухаан гэж юу ярьдаг хөхтөр дээр өсөлөө ном их уншсан. Эрдмийн зэрэг сол хамгаалсан, дээд сургууль төгссөн хүний ухаантай гэж ярьдаг. Энэ бол нэг л төрлийн ухаан. Энэ бол концептуал ухаан гэж хэлдэг. Бид нар тусгайгаас ерөнхийг бүтээж тархиндаа хүлээж авдаг. Энгийн амьдралын үзэгдлүүдээс физикийн хуулийг, биологийн хуулийг, тэр шинжил ухааны үндсэн мэдлэгүүдийг хүлээж аваад тархиндаа шингээд энэнийг мэдлэг гэж хэлдэг. Энэ бол зөвхөн танин мэдхийн талаас бидний хоримтлуулсан мэдээллийн сан. А гэтэл энэс өөр ухаан хэрэгтэй болдог. Тэр нь юу гэхтэй зэрэг ерөнхийгөөс тусгайг төрүүлэх. Та математик мэдж байна, та аэродинамик мэдж байна, та өөрөө механик мэдж байна, биолог мэдж байна. Энийг эргүүлээд ийм тодорхой баялаг энэ үзэг болгох. Гэтэл Монгол бид нар юугаар дутдаг вэ? Нэгээр дутдаг. Энийг бүтээхэн ухаан, конструктив ухаан гэж хэлдэг. Бид чинь 20-30 мянган инженертэй Монгол улс. Хоол идэх халбага хийж чаддгүй. Мах огтлох худгаа хийж чаддгүй. Шүдний чигчилүүрээ хүртэл гаднаас дээд юу сууж байгаа үстэй. Бидэнд юу дутаж байна? Таньж мэдхэн ухаан бидэнд хангалттай байна. Бүгдээрээ боловсролтой монголчууд шиг англиар их ярьдаг их юм уу мэддэг хүмүүс дэлхийд ховор байж магадгүй л.
Гэтэл юм бүтээх болохтой бид нар чаддаг. Дунд сургууль төгссөн оюутнууд маань бүгдээрээ дотоод шатлалтын хөдөлгөөргээд үздэг, машин барьж чаддаг. Химийн хичээл үздэг, электролизгээ түлхүүрээ өнгөлж чаддаг бид нар. Энэ мэдлэг бидэнд дутдаг. Энэ мэдлэг улс үндэстэнд юугаар дамжиж яаж бий болдог юм бэ гэж. Энэ бол хоёр зүйлээр ярьдаг. Нэг нь технологийн сан. Баялаг бүтээх арга ажиллагаа, дистаралал, хэм хэмжээг тогтоосон технологи. Энэ бол үндэсний үнэт баялаг. Технологийн нууцыг мэдсэн, технологи эзэмшсэн тэр үндэстэн л баялаг бүтээж чадна. Энэ технологийн сан бидэнд байсан. Социализм үед бид нар 11 тэрбум доллараар машин худалдаж авсан, барилга худалдаж авсан, хувцас худалдаж авсан байж магадгүй. Бид нар тэр технологи худалдаж аваагүй. Нэг ч технологи худалдаж аваагүй. Одоо ингээд арчлалын тогтолцоон шилжээд 20 гаруй жил болж байна. Манай ихтэй сургуулиуд сурч байгаа оюутнуудын 80-90% нь нийгмийн ухааны чиглэлээр сурч байгаа. Инженерийн чиглэлээр бид нөхөн бэлдэж чадаагүй. 2 тонн зохион бүтээлд инвеншн. Зохион бүтээгч хүн тэр ерөнхий мэддэг онолыг механикийн онол, математикийн энэ бүхний чиргүүлээд тодорхой баялаг болгож чадна. Энэ зохион бүтээлтийг бид нэт тэтгэж чадсан. Бид нар хэдийгээр төрөө сонгож, арчилсан хувьсгал хийж янз бүрийн одоо бол тамжилт хүрж байгаад бахарх боловч гагцхүү бидний бодлого энэ үн дээр алдаатай явж ирсэн. Өнөөдөр та бүхэн нэг шинэ мэдээ үзсэн байх. Нэгдсэн үндэсний байгууллагын баримтчиг Аз намхан далайн орнуудын талаар гарсан. Монголыг алсын хараатай бодлогогүй орн гэж тодорхойлсон байна. Бид нар зөвхөн өнөө маргаашаа гарч явсан. Хөрөнгө оруулалт хийж болно. Гадны хөрөнгө оруулалтыг татаж болно. Тэгвэл тэрний түшиж баялаг бүтээхэд хүнээ бэлтгэх хэрэгтэй байсан. Бид хүнээ бэлдэж чадаагүй. Гадныхан ирээд өөрийнхөө машиныг авчираад, өөрийнхөө ажичныг авчираад манай баялаг ухаад аваад явахад нь бид нар ард нь тоог нь бариад гоцордог. Манай эдийн засаг өсөж байна гэдэг. Гэтэл тэр мөнгө ч гоноод төлдөггүй. Нөгөө дуу чин цалингаа болгоод хувааж аваад гараад алгуулна. Зашгаа зөөгөөд гадагшаа гараад алгуулна. Тэгээ монголчууд дараас нь өөрснөөгөө зүхдэг, төр засгаа хараадаг. Гэтэл за талд нь бол хөгжлийн тухай бидний өөрийн онолын хөзрүүд байж байгаа жишээ. Монголчууд хөгжлийн замд гарнаа. Бид одоо арчлалын тогтолцоотой, эдийн засгийн чөлөөт эдийн засгийн тогтолцоотой энэ маань төгөлдөржин сайжирн гарна. Гэхдээ монгол хүмүүрийн бодож явах нэг зүйл бидэнд юу саад болдог вэ? Монгол хүнийг нэг 4 зүйл үргэж хойшин чангааж явдаг. Манай их ухаантан данзангаар явж байгаагийн хэлснээр үхвч үл хагасах үйлийн үр. Үгээрвч үл барагдах үр төлөөс. Үлбэрвч үл салах олон санаа. Өтлөвч үл орхих муу авьяас. Та бүхэн бодоод үзтээ. Би чинь хуучин социализмын үед бусдаар сэжээлэх гээд зөвлөлтийн тусламжид төгшиж одоо коммунизмд орно гэдэг зээл тусламж аваад байсан. Нөгөө социализмын оноор хайчхаад одоо эргээд гадны зээл тусламж руу шунаалд арчихлаа. Өөснөө баялаг бүтээд хэ голчлохгүй. Бид чинь өнөөдөр төрд нүүрлээд байгаа авилга, хээл, хахуул, элдв, муу авьяасууд мөн олон гарч байна да. Тэгээ энийг орхицоход яхаа өөрийнхөө бизнесийг аваад үзье. Манай худалдаачид их сайн худалдаа хийж байгаа. Баяжиж байгаа. Тэгэхдээ Бээжинд байгаа бараг энэ давчраад Бээжингийн үнийг 10-аар үржүүлээд тавьчихж байгаа. Энэ улс үндэстнээ гэсэн шударга жинхэнэ тооцоотой бизнес өгвөл энэ бол зөвхөн мөнгө хөөсөн бизнес. Мөнгө хөөсөл бизнес.
улс үндэстэн нэг үзэлдээр төвлөрч хүчээ зангидсан цагт л хөгжлийн ирээдүй байна. За баярлалаа та нарт. Өнгөрсөн үед хүнийг тэргуунд тавьдаг байсан бол ирээдүйд системийг тэргуунд тавина. Та хөгжлийн тухай ярьлаа. Тийм. Тэгээ одоо бид нар бас Монгол улс манаас ингээ хөгж байна. Та ер нь Монгол улсын хөгжлийг яг одоо шилжүүлээ тэр Европын одоо тэр материалыг хэрэглээд тэр хөгжлийн маань явах болов уу? Оюун төрлөөр явах уу? Та ер нь юу гэж боддог? Монгол хүмүүсийг энэ байдал ер нь хэрхэн хандах бол гэж онцлогоос нь ер нь өөрснөөгөө бид нар мэдэн шүү дээ. Одоо ингээд манайд нийгэм тарж байгаа мэдээлэл за хүмүүсийн ингээд илэрхийлж байгаа аран шинг харах юм бол бид нар хэрэглээнийхээ нийгмийн үнэт зүйлийг л шүтсэн хэвээрээ байна шүү дээ. Тэгээ. Одоо харалда бид чинь баяжих юмсан гэсэн нэг ойлголттой. Баяжих, өсөх, хөгжих гурван ойлголттой ялгаж чадаагүй. Хөгжинө гэдэг бол оюун ухаанаараа баялаг бүтээгээд бүтээмжээ дэвшлүүлээд сайн технологитой байна гэсэн үг шүү дээ. Тэгээд тэрнийхээ ачаар амьдрал нь хангалуун байхыг хөгжил гэж хэлнэ. Байгаль орчноос өөрийнхөө бүтээгээгүй баялаг, нөхөн сэргэхгүй баялагийг ухаад тэнцээгээс бид нар мөнгө олоод тэгээд гоё жип унаад байх юм бол наадах чинь юу гэдэг баяжих гэж юм уу? Тийм. Нөгөө талд нь технологи өөрчлөхгүй зөвхөн үйл ажиллагаагаа өргөжүүлээд байвал наад чи өсөлт болно шүү дээ. Тэгээ миний бодоход философийн хувьд хамгийн гол анхаарах ёстой хөгжил, хөгжих, баяжих, өсөх гурваа ялгаач. Одоо манай төр засгийн ямар ч баримт бичигд тэгэл хөгжих, өсөх хоёроо холжхоод л. Тэгээд баяжна гэж яриад байгаа. Тэгсэнхээр нөө өснөө дээр нь суучгаад гадныхан ирээд ухтан зүгээр тэгдэг мөнгө өгж байгаа засаг дарган чадгаагүй сумын ах дүүнэр чадгаагүй тэгэл хажууд нь хуулаад сууж байгаа шүү дээ. Энэ бол бид нар өсөж байгаа юм биш, баяжиж байгаа юм биш, хөгжиж байгаа юм биш тэргээр. Тэгэхээр энийг зөв ойлгох хэрэгтэй байна. Гэхдээ монголчуудын хувьд би бодоход нийгмийн оюун санааны хувьслал гэж байдаг өөрийн логиктой, өөрийн зүй тогтолтой ер нь 2020 оны үеэс эхлээд Монгол нэлээд чамбай хөгжлийн зам дээр гарчих байхаа гэж бодлоо. За баярлалаа та нартай нэг. Төр зүтгэж байсан ухаант мэрэгдийнхаа уг сургаалыг сонсох ховраад завшин. Тэр дундаа хөгжлийн тухай онол практикийг хослуулсан ийм өндөр түвшний лекцийг сонсох боломж олгосонд бид маш их баяртай байна. Тэр энэхүү боломжийг бүрэн дүр ашиглахын тулд бид камер унтарсны дараа Бямсронгоогоос асуултуудыг үргэлжлүүлэн асуух байгаа. Эрхэм үзэгч та бүхэн маань доор гарч байгаа YouTube хаягаар манай нэвтрүүлгийг дахин тухтаа үзэх боломжтой. Мөн одоо Facebook хаягаар ороод хөгжлийн семинар нэвтрүүлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Өөрсдийн санал сэтгэлийг үлдээж болно. Ингээд нэвтрүүлгийн туршид бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараа 7 хоногт уулзцгаая. Баяртай. Information of